Сайн бацхан уулзагчдаа EBS телевизээс бэлтгэн хүргэж буй багийн хөгжлийн тайм нэвтрүүлгийн энэ 7 хоногийн шинэ дугаарт Орхон аймгийн Баян Ундар сумын Согоот багийн засаг дарга Мөнхбаатар урагд ирж оролцож байна. Энэ өдрийн мэндэргээ. За баярлалаа таажсан. Өнгөрсөн 7 хоногт бид багийн хөгжлийн тайм нэвтрүүлэгтээ Баян Ундар сумын гэр хорооллын хамгийн том баг болох Эрдэнэ баг, Баян цагаан баг бол гэр хороол орон сууцны хороол холсон юм баг. За төвийн хороол буюу танаа одоо багтаа нэлээдгүй ойролцоо гэж хэлж болох Уурхаачин багийн хөгжлийн талаар ярьсан байгаа. Тэгэхээр Согоот багийн хөгжлийн талаар бид ярилцах болно. Согоот баг хэрэг. За энэ түрүүнд телевизээс байгаа үзэгчдтэй болон Орхон аймгийн Баян Ундар Согоот багийнхаа нийт иргэдтэй энэ дэвшүүлье. Хөгжил гэж ярихаар нэлээд өргөн ярих баг. Өвгөний хөгжил, нийгмийн хөгжил, за бүтээн байгуулалт багийн хөгжил гэх юм аа. Ерөнхийдөө Согоот багийн хэмжээнд хөгжил гэж ярих нь бид нар манай багийн ажлын алба аймаг сонирхлын төлөөлөгч нар тийм ээ төрийн дөрвөн байгууллагатай хамтын ажиллагаатай ажиллаж байгаа. Тэгэхээр хөгжил гэж ярихаар бид нар нэлээд олон зүйлийг ярих болох баг. Багийн ажлын алба маань шинэ зүйлийг санаачлаад шийдэл болоод хамтдаа эрг үр дүн төрхийг зориотой ажиллаж байгаа. Тэгэхээр энийхээ өрөөнд бид нар баг дээр одоо хөлбөр гаргаад шийдэх асуудлуудаа гаргаад шинийг санаачлаад ингэ явж байгаа. Жил болгон бид нараас багийнхаа ажлыг дүгнүүлдэг Баян Ундар сумаараа. Тэгэхээр энэ дүгнүүлэх ажил дээр Баян Ундар сумын Согоот баг маань бас тэргүүлэх хэмжээнд явж байгаа. Ийм байгаа. Тэгэхээр төвийн 7 баг байдаг. Биднээс хорооллын баг, төвийн багуудын харьцангуй бас ялгаа бас байдаг. Тэгэхээр энэ төвийн 7 баг Согоот баг маань бол одоо яг тэр шинийг санаачилсан адилхан асуудлыг шийдэж байгаа их мэдлэгийн зүйлүүдээр бол тэргүүлэх хэмжээнд явж байгаа баг. За тэлгүй ах уу. Тэгэхээр одоо манай Баян Ундар сумч өөрөө 22 багтай. Орхон аймаг өөрөө нийт 25 багтай байгаа. Тэгэхээр одоо Баян Ундар сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 22 багийн хөгжлийн талаар бид ярилцж байгаа. Өнгөрөх одоо энэ 2019 онд Уурхаачин багийн 25 жилийн ай тохиож байгаа юм байна. 25 жилийн ай хүрээндээ 25 бүтээлч ажил төлөвлөлөөд ингэ явж байгаа юм байна. Баян цагаанчлууд баг бол гэр хороол орон сууцны хороол холсон юм баг байгаа. Цагаанчлууд багийн хэмжээнд хамтрий, дэмжий, хөгжий гэсэн юм уриалгыг төвшүүлсэн байна л да 2019 онд. Тэгэхээр манай улсын хэмжээнд засгийн газраас 2019 оныг эргэн төвтэй төрийн үйлчлэгийн төв болгох жил болгон зарласан байгаа. Тэр үүний хүрээнд багийн анхан шатны нэгж буюу Согоот баг 2019 оныг одоо ямар ажил руу төлөхөө чиглүүлж байна? Ямар уриалга? Одоо ямар баг болгосон бай? Одоо 2019 оныг ямар жил болгосон бай? За 19 оныг бид нар багийг иргэдийн хамгийн дотны хамгийн сайн хүр шайл болгоно гэсэн уриатай зорилт төвшүүлээ ажиллаж байгаа. Тэгэхээр иргэд төрийн үйлчлэгийг авахдаа багаас одоо юу хүсдэг вэ гэхээр сэтгэл ханамжийг хүсдэг. Бид нар иргэнд сэтгэл ханамжийг хүсдэг. Төрийн үйлчлэгээний байгууллагын олоод тоож ирэх юм учраас бид нар багийг иргэдийн хамгийн сайн хүр шайл болгоно, хамгийн дотны хүр шайл болгоё гэсэн зорилттой ажиллаж байна. За үүнийхээ хэмжээнд багийн засаг даргын хөрөө контор тийм ээ багийн ажлын албыг иргэд хөдөлмөрчд маань сайн ашиглаасаа гэдгийг бас баян хэлж байгаа. Тэр ч утгаараа бид нар иргэдтэй нээлттэй үйлчлэг үзүүлж, шуурхай үйлчлэг үзүүлж ингэж ажиллаж байгаа. Баг дээр 22 баг дээр хэрэгжээгөө нэг шинэлэг ажил маань угтах үйлчлэгийг бид нар өөрсдөө хэмжээнд бий болгосон. Иргэдтэй одоо яаж угтах үйлчлэгийг бий болгож угтахаас ахуулаа тийм ээ төрийн байгууллагын энэ үйлчлэгийг сайн хүргэхийн тухайд ингэж бид нар шинэ үйлчлэг нэвтрүүлэн ажиллаж байгаа. Танаа багийн онцлог юу байна? Багийн одоо танилцуулга гэх юм бол та ямар зүйлүүдэд уртах вэ? Багаа танилцуулаач гэв. Баг маань онцлог байгаа. За ихэнх голцоо хөдөлмөрийн насны хүмүүс нь Эрдэнэ төлдөр төрийн эмч төлдрийн газар ажилладаг. Боловсрол өндөртэй ажилласаг хөдөлмөрчийн хамт олонтой багийн иргэд маань ийм онцлог байгаа. За зарим одоо хүмүүс ярьдیں۔ Улс төрийн хэллэгч гэдэг юм уу? Гокийн тойрог гэдэг ярьдаг байхгүй. Хүн амын ихэнх нь Эрдэнэ төлдөрт ажилладаг учраас ингэж дүгнэгдээд байна тийм ээ. Танаа баг дээр одоо энэ жилийн бүтээн байгуулалтын ажлууд юу байна? Бүтээн байгуулалтын ажлууд за бид нар иргэд хөдөлмөрчдөөс ирж байгаа саналуудыг жил болгон авч нэгтгэдэг. Баг дээр толомцсон ажлуудаа шийдэх багийн иргэдийн төрлөг хийдэг. Тэгээ иргэдээс гарсан саналыг ирэмлээд эхний ээлжинд ийм ажлууд хийх юм байна, хоёрт нь ийм ажлууд хийх юм байна гэдэг саналууд аваад ингэ явдаг байгаа. 19 онд одоо гол хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажил маань цэцэрлэгийн өргөтгөлийн ажил хийж байгаа. Дөрөвдүгээр цэцэрлэг маань улсын тэргүүний цэцэрлэг. За тэр утгаараа хүмүүс бас энд
хүүхдээ сургах сонирхол маш их байдаг. Багийн хүүхдээ авч дийлэхгүй хэмжээнд байдаг. За одоо төсвөрлөг маань 280 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг одоогийн байдлаар нэг давуулан одоо хүүхдүүдэд аваад ингээд ажиллаж байгаа 520 хүүхэд ажиллаж байгаа. Ийм хэмжээний цэцэрлэг. Тэгэхээр энэ 150 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл хийгдгэр болсон юм. Сайхан мэдээ бас байж байгаа. Энэ маань энэ жилийн хамгийн том ажил ингээд болох юм аа. Энийг бас өрсөлдөж ажил хэрэг болгосон аймаг сүмийн удирдлагууд, багаа сонгогдсон сургуулийн төлөөлөгч нар мөн бас манай багийн хамт олонны судалгаа шинжилгээ сайн өрсөлдөөний үр дүн гэж бид нар бас харж байгаа. Тэ. За мөн бас үерийн усны хамгаалтын ажлыг энэ жилд бас дуусгаж хийх, чөлөө цагийн талбай хийх, мэдлэгийн одоо ойролцоогоор 3 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил сохоод тэр энэ жил төсвөлөгдөө явж байгаа. Маш их хөрөнгө оруулалт татсан ба штэ. Тий, одоо иргэдээс ирдэг бас гол саналуудын нэг 6-гийн 20 дугаар байранд амар чөлөө цагийн талбай байхгүй, хүүхдийн тоглоомын талбай. Энэ жил энэ чийдэж байгаа аймгийн хөрөнгө оруулалтаар. За мөн 6-гийн 10, 11 дугаар байр, 12 дугаар байрны дунд хэсэг чөлөөлөлт өнөөдөр хийгээр төлөвлөсөн явж байгаа. Уурхаачин баг бол дээврийн засвар блокийн ажил бол маш сайн хийгдэж байгаа. Бараг 80% таа гэж дүгнэдэд танилцуулагдчихсэн л да. Тэгэхээр танаа дээр одоо дээврийн засвар зааж ийм асуудлууд байгаа юу? Дээврийн ажлуудыг 17 онд манай дээр 13 блок дээвэр хийгдсэн шинээр. За 2 блок дээвэр аваарын зарлаар хийгдсэн. Нийтдээ 17 блок дээвэр 18 блок дээвэр хийгдсэн байдаг. Тэгэхээр дээврийн асуудал бол цогцолтой харьцан бас боломжийн гэж үзэж байгаа. Энэ жил нэг дээврийн блок ажиллаж байгаа. Дээврийн асуудал дээр манай харьцан боломж болсон. Орхон аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа 18 дэд хөтөлбөр байгаа. 18 дэд хөтөлбөрийн одоо багийн хөгжлөд эмчтэй хөтөлбөр гэж онцлол. Багийн хөгжлөд эмчтэй хөтөлбөрийн хүрээнд согод баг яаж хөгжиж байна? Ямар ажлууд хийгдэж байна? За багийн хөгжлөд эмчтэй хөтөлбөр маань маш сайхан хөтөлбөр байж байгаа. Ер нь бол төрийн анхшны нэг жавуулга баг байгаа тийм ээ. Энд иргэд маань үйлчлүүлдэг. Багийн хөгжлөд эмчтэй хөтөлбөрийн хүрээнд манай баг дээр 18 онд багийн байрны засварт орсон. За өмнө нь бол нэг оюутны түрээсийн байр хэмжээний өнгө үзэмж тааруухан юм байсан. Тэгэхээр 18 онд нар шийдээд энийг урсгал засвар хийсэн байж байгаа. Одоо иргэдтэй бас төрийн хөгжлийг үзүүлэхэд аятай тухтай орчинд нөгөө л сэтгэл хангамжийг өгөх энэ ажлууд маань ингээд шийдэгдэж явж байгаа. За мөн одоо багийн хөгжлийг дэмжих төлөвлөрөөнд Эрдэнэ төлөвлөрийн техникийн хэлцтэй хамтын ажиллагааны гэрээтэй. За энэ маань бас давуу тал болж байгаа гэж би харж байгаа. Ягаад гэхээр Эрдэнэ төлөвлөрийн техникийн хэлцэн дарга манай багаа сонгогдсон аймгийн төлөөлөгч, хурлын төлөөлөгч Мөнхнасан гэж төлөөлөгч бий. Тэгэхээр энэ техникийн хэлцдэг хамтраад баг дээр зам засвар хийх тийм ээ, хайраа дарах асгах энэ ажлуудыг хийж байгаа 19 төрлийн хөтөлбөр төлөвөө гаргаад ажлын ингээ явж байгаа. Энийг одоо бид нар энэ жилдээ багтаагаад ер нь шийдэх дуусгах ажлуудыг хийх явж байгаа. Одоо өөр 18 дэд хөтөлбөртэй уялдаж байгаа. Одоо бүх л хөтөлбөрүүд багийн ажилдаа уялдан шүү дээ. За өөр дэд хөтөлбөрүүд 18 хөгжил хөтөлбөр 18 дэд хөтөлбөрийн өрөөнд эрдэнчүүд хайртай гэдэг хөтөлбөр явж байгаа. Нэг өрх нэг ажлын байр, ажилгүй иргэдэд бид нар ажилдаа болох энэ бас чухал ажил. Тэгэхээр энэ ажлын байрны байд хэмжих хөтөлбөртөө 94 одоо иргэн бүтгэгдсэн байдаг. Давхарцсан доогоор ер нь 94-өөс бүгдийг нь ямар нэгэн сургаалт, төр ажлын байр, за байнгын ажлын байранд зуурчлан ажилласан байж байгаа. Сая л гэж жишээ нь 20 хүний бүрэлдэхүүнд нийтийн хамарсан ажил зарласан. Энэ ажлынхаа хүрээнд 20 хүний бас ажлын байр хангасан, төр ажлын байр хангах ажиллаж байгаа. Багийн одоо иргэдийн оролцоог хэрхэн хангаж байна? Тэнд дундаа залуучуудын оролцоог хангах тал дээр одоо багийн ажилгүй иргэдч гэдэг юм уу, ажилгүй залуучуудыг уриалаад багийн иргэдийн оролцоотой хийж гүйцэтгэх ажлууд гэж байдаг шүү дээ. Түүнд хамруулж байгаа тийм зүйл байна уу? За залуучуудыг оролцуулах ер нь бол залуучуудаас ажилгүй залуучууд байдаг. Тэр залуучуудаа бид нар дуудаад нэгдэг ямарсан ажиллаж байдаг юм уу те. Түрүүн бас ярьсан гордын баг, хорооллын багууд бас ялгаа байна. Нийтийг амарсан ажил дээр жишээ нь цас цэвэрлэгч гэдэг юм уу, ажилтаа болох төр ажил юм байна шүү дээ. Хог цэвэрлэгч гэдэг тиймэрхүү ажлууд гардаг. Энийг бас зарим залуучууд манд төдийлөн одоо ашиж хийдгүү тийм тохиол байдаг л. Нөгөө хүн ажил хүний голгоос хүн ажлыг голдог гэдэг шүү тийм ээ.
Тэгээд төр ажлын байруудад ерөнхийдөө төвийн одоо багуудаас яг одоо ингээд сонирхоод хийх нь бас хоор гэдэг л санагдаж байгаа. Залуучуудыг оролцуулах чиглэлээр залуучуудын зөвлөл гэж одоо бас ажилтдаг багууд дээр тэр залуучуудын зөвлөл маань тодорхой бүрэлдэхүүнтэй нийгэмд чиглэсэн ажлуудыг хамтраад бас багтаах хийх ийм боломжууд байдаг. Бид нар өнгөрсөн 7 хоногт залуучуудын зөвлөл маань волейболын тэмцээн бас зохион байгуулж залуучуудаа цуглуулж тэгээд сайн дургүй үйл ажиллагаанд оролцуулах гэдэг юм уу те. Нийгэмдээ одоо иймэрхүү байдлаар зарим нэг нөлөөллийн ажил дээр бас залуучууд маань хамтраад ажиллах мэдлэгийн ажлууд дээр явж байгаа. За, багийн ажлын алба маань Баян Дүр сумтайгаа бас мөн холбоотой ажилладаг баг. Баян Дүр сумын одоо засаг дараагч гэдэг юм Баян Дүр сумын ажлын албанаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу одоо ямар ажлуудыг сүүлийн үе зохион байгуулж байна. Багийн иргэдэд мэдээлэл болохоор зүйл хэлээч та. За, мэдээж хэрэг Баян Дүр сум аймаг гээд бүх байгууллагуудтай хамтарч ажилладаг. Тэгэхээр манай одоо аймгийн бас онцлог байна шүү дээ. Сумынхан дэргэд баг нь байдаг. Багийнхан дэргэд бас аймгийн байж байдаг тийм ээ. Юусоо манай баг ялангуяа төвийн баг учраас аймаг руу шийдэх асуудлуудаас аймгийн хөтөлбөртэй ярилцах хэмжээний сумынхаа хөтөлбөртөөс уулзах хэмжээний гэдэг юмудаа шийдэж явдаг. Тэрнээс хөдөөгийн багууд бол бас хүнд шүү дээ. 200 км хөвчөж аймаг орно. За 200 км хөвчөж сум орно ч гэдэг юм уу тийм. Гэх мэтлэн юм. Тэгэхээр бид нар ойр байгаанаас Орхон аймгийн маань даваа тал болж байгаа. Аймгийнхаа хэмжээнд бид нар бас гаргаж шийдвэрлэх юмудаас боломжлоо явуулдаг. Сумчсан адилхан. Тэгэхээр 7 хоног болгон бид нар бас Баян Дүр сумд шуурхай гэж хийдэг. Энэ шуурхай дээрээ сумын өдөрлгүүд маань үүрэг даалгавар чиглэл бас өгдөг. Энийхээ хэмжээнд үүрэг даалгавруудаа нэгтгэж дүгнэн шинээр явуулдаг байх юм. Багийн хэмжээнд одоо тулгамдж байгаа ямар асуудал байна? Ярихгүй бол болохгүй байх гэж бодож байна. Эрдэнэт зочд бодол танаа багийн газар нутгаар байрладаг. Түүний хажууд одоо ус төгөөх төв байдаг. Ус төгөөх төвийн хажууд нэг газар олгосон асуудалтай өнгөрсөн жил нэг хил ам иргэдийн тэмцэл өрнөд байсан. Энэ талаар одоо шинэ сургааг мэдээлэл өгцөл байна уу? За тийм. 6-гийн 10 дугаар байрны одоо урд хэсэг төсөв 16 онд газар олгоцсон байна. За багийн яриг бол энэ дээр ер нь бол дург байгаа. Байр хоорондын дунд бас дахин байр барих гэж байна. Тэр нь бол орон сууц биш, үйлчлэгийн зорилтоор барьж байгаа төв. Тийм мэдээлэл байсан. За тэгээ энд бид нэр багасаа бас хөөцөлдөөд аймаг руугаа хандаад иргэдийн хүсэлтийг уламжлаад ямар компани авсан юм яг хууль дүрмийн дагуу авсан юм уу бид тэр явсал та. Тэгээд иргэдийн саналыг бид нар дэмжиж ажиллахын тулд тэр газрыг нь одоо тухайн компанид өгөхгүйгээр иргэдийн талд нь шийдвэр явсан юм. За эцсийн байдлаар шийд гаргасан нь хууль дүрмийн дагуу авсан байна. Шүүгцэн аймаг бол бас шүүгцсэн юм билээ. Батлууд дарагтаа бид нараас уламжлсан учраас газрын албандаа бас хандаад ингэ шүүгтэй явсан. Эцсийн байдлаар тухайн компанид шийдэн гарсан компани талд гэсэн. Тэгэхээр тэнд одоо тухайн газар нь компани талд шийдсэн учраас тэндээ одоо барилга багтна баригдахаар ингэж байгаа. За бидний зүгээс өөрсдийнхээ хэмжээнд яаж шийдэх вэ гэдэг бас санаачлал гараа явж байгаа. Тэр нь бол тухайн компанид өөр газар одоо шилжүүлж өгөө. Одоо цаашаа тэр 7 ч гэдэг юм уу те хороолуудад газар олзонтой байгаа. Тэгэхээр тийш нь шилжүүлж өгвөл яасан бэ гэдэг компани төлөвлөгөө санал тавьсан. Ингээ хөгжөлтэй явж байгаа. Ямар компани байна? Зөвшөөрсөн үү та нар саналыг? Сэхүнчон гэдэг компани авсан байсан. За сүүлд тэгээ Эрд Construction гэдэг хоорондоо шилжүүлсэн тиймэрхүү асуудал байт юм лээ. Тэгээ энэ дээр бол баг сум аймаг бүгд хамтарч ажилласан. Амар зэн шүүхэн шийдвэр нөгөө талд гарцсан байж байгаа. Одоо ямар нэгэн байдлаар дахиж одоо иргэд маань дахиад асуудал үүсгээд ингээд одоо энэ газар бариулмааргүй байна гэдэг асуудлыг тавьлаа одоо дахиад дээж чадна шүүхт явах гэдэг юм уу? Баг, иргэд, сум, аймаг гэдэг ингээд дөрвөлээ хамтарч иж бас асуудлаа шийдэх гэж оролцсон байна шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ дээр яг аюул юм л да 16 онд гэдэг чинь өмнөх засгийн үед одоо өгсөн ажил байгаа байхгүй. Тэгээд тэнд нь машин зам асфальтыг хуулцсан тодорхой хөрөнгө оруулалтын ажил хийсэн байсан. Тэрийг нь аваад хайцсан. Тэгээ хашаа барьцсан. Улсын одоо аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн замыг хуулсан гэсэн үг үү? Тийм одоо машин зам гэсэн үг шүү дээ. Тэрийг нь хуулаад хашаа автгацсан байгаа байхгүй. Тэр хөрөнгө оруулалтын ажил энд нэг одоо бас үгүй хийсэн байна те. Хөдөлмөрийн асуудал яригдах энэ дэр сэргээгч гэдэг юм уу? Дүй цөөлж өөр газар ямар нэгэн бүтээн байгуулалт хийгч гэдэг юм уу? Барилга баригдаад
эрх хэмжээнд хүрэх юм бол мэдээж гэдэг бас асуудал яригдана. Тэгээд бид нар бол эцсийн вариантанд мэдээж иргэдийн саналыг л хүндэж үзэх хэрэгтэй. Тийм учраас одоо шүүгдэх хэмжээнд ингэ яваад шийдвэр нэг гарцсан байж байгаа. Тэгээд эцсийн вариантанд бид нар өөр газар шилжүүлж өгөө гэсэн ярьсан тийм ээ. Тэрийг бас компанийн удирдлагууд хэлсэн. Тэгээ хариу бол ирээгүй бид нар одоо бас тийм нэлээд хөрөнгө оруулалт хийсэн гэдэг бас яригдсан. Судалгаа шинжилгээний ажлууд бас нэлээд хийгддэг юм байна. За ойлголоо. Эрдэнчүүдтэй хайртай нэг өрхнийг ажлын байр гэдэг түрүү ярьлаа. За мөн Ахмад насныг одоо дэмжих хөтөлбөр гэдэг ингээ 18-д хөтөлбөрөд хөгжил бүтээх хүрэх гээд ингээ зорж байна хөгжлийг бүтээх гээд. Тэгэхээр энэ дээр одоо юу гэдгийг Ахмад насныг одоо яаж дэмжиж байна? Ахмад насны оролцоог жишээлбэл одоо чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх байр байдаггүй гэл хамгийн тулгымцсан асуудал болоод байдаг ш. Танай багийн ахмадуудад ямар зүйлүүд байна? Асуудлууд байна? Ахмадын ач санах хөтөлбөр гэдээ бас хэрэгжиж байгаа тийм ээ. Энэтэй холбоотой 17 оны 6 сарын 31-нд манай аймгийн төлөөлөгч маань төлөөлөгч нэг өдрийг хийсэн. Тэгэхээр бид нар энэ өдрийг тохиолдуулаад бас аймгийн төлөөлөгчтэй хандаад Ахмадын танхимдаа болёо гэдэг. Тодорхой төсөв мөнгө одоо суулгаад төлгөө юм одоо өгсөн. Тэгээд 6 өрөө бодвол тогтчулсаа л да. Аймагсаа бид нараас тодорхой хэмжээнд өсөлт юмнууд гаргаад санхүүжилт үсээд ингээд. Тэгээд 6-гийн 6 дугаар байранд одоо Ахмадын танхимдаа болсон байж байгаа. 6 орон бодлыг тогтчулсан гэсэн. Тэнд бас ахмадууд маань чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэхээс гадна бас хоорондоо хууч өөрөө хөрдөг тийм ээ. Тоглож наалдагч бай тийм үү. Ингээд амар чөлөө цагаа өнгөрөх тийм боломж бүрдсэн байж байгаа. За энэ дэр маань нэг зүйл асуудал гарсан. Сан техникийн засварын асуудал гарсан байж байгаа. Тэр маань өмнө 7 хоногт бас шийдэгдээд одоо бол ер нь тэгээд орох хэмжээнд болсон байна. За ямар ч сан ахмадууд байртай болсон байна гэж ойлгож байна. Тэгээд залуучуудын зөвлөлтөө бас 2 өрөөг нь өгд юм уу? Эмэгтэйчүүдийн зөвлөлтөө бас өгд юм уу? 6 өрөөгөө 2-2-аар. Тийм бас бодол нууцсан бол байгаа. Ялгаагүй л энэ залуучууд бас өгчих хэрэгтэй тийм ээ. Эмэгтэйчүүдийн байгууллага бас байдаг. Залуучуудаа бас дэмжиж ахмадуудаа бас бид нар тийм байр бий болгож өгөх хэрэгтэй гэдэг. За багийн хөгжлийн дэмжлэг хөтөлбөрийн хүрээнд багийн одоо хамгийн их ажлыг нугалж байдаг багийн хэсгийн ахлагч нарыг бас дэмжиж сургалтанд хамруулах тэднийг чадахжуулах зэрэг ажлууд хийгддэг юм байна. Тэгэхээр энэ дээр танах одоо хэдэн хэсгийн ахлагчтай байна? Хэсгийн ахлагч нар одоо өмнө нь орсон ярилцлаганд орсон одоо багуудынхын хэсгийн ахлагч нартай бол маш их талархал илэрхийлжсэн л да. Манай баг 4 хэсгийн ахлагчтай. Би бол мэдээллийн өтөч мэдээллийн ажилтан гэж одоо үздэг. Түрүүн айлтайгаа холбоо тогтоох иргэдийн санал хүсэлтийг шийдэх авах тийм ээ. Бас ачаалал ихтэй ажилтдаг. Заримдаа бол ачаал бас харьцан баг. Гэтэл ер нь ачаалал ихтэй хагас амьтан сангуу суух, орой өдөшгөө суух гэмшлингийн ажлууд яаралтай цаг үеийн ажлууд гардаг. Тэгээ энэ дээр бол манайхан сайн ажиллаж байгаа. Тэгээд хэсгийн халагчдаа бас бодиттой хэмжээ тийм ээ. Нэгэн асуудлуудыг шийдэх тэд нартай бас урам зориг өгөх ажлууд ер нь бүх баг дээр хийгддэг байна. Магадаж оюут баг дээр бол хэсгийн ахлагч нарт бүгд компьютертай болоод өөрсдөө гарын авлага одоо тарах материалуудаа эргэн төрөх мэдээллүүдийг хэвлээд бэлтгэдэг гэж ярьжсэн л та. Хэсгийн ахлагч нар одоо төрд ажиллаж байгаа төрийн албанд шилжиж ажиллаж байгаа юм амжилтуудыг ярьжсэн. Танаа дээрээс ямар туршлагыг харж болох вэ? Мөн адил байгаа. Нэг хэсгийн ахлагч одоо 3-4 байр үүсэж байгаа. Ачаал ихтэй гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс маань зарим нэг нь одоо ажил албанд тушаад явах ч тийм үү Эрдэнэ төвлөрд жишээ манайхаас нэг нь орсон. За мөн одоо цэцэрлэгийн багшаар бас явсан. За сургуулийн бас багшаар үндсэн бичлэгийн дагуу явсан. Хүмүүс ажил албанд тушаад агч байгаа учраас бид нар одоо бас баярлал одоо тухайн ажилд ингээд явуулдаг. Баян өндөр сумын эрдэнэ төлөөлөгчдийн хурлаас өнгөрсөн хоног хөршийн холбоог дэмжиж болгон зарласан. Үүнтэй холбогдуулаад хөршийн холбоодод маш их байгуулагдаж үйл ажиллагаа нь сэргсэн ч холбоодод бас байна. За үүнийг дагаад гэмт хэрэг зөрчил буурж байна. Холын одоо хамаатнаас ойрын хөрш дээр гэх тийм ээ. Энтэй холбоотой ямар ажил хийж байна? Хөршийн холбоо манай баг дээр нийтдээ за нэг орц болгонд хөршийн холбооны ахлагчтай бай гэж зорьсон. Тэр нэг 98 орцтой. Тэр 98 хөршийн холбооны ахлагчтай байж таарах нэ. Тэгээ зүйлдээ янз бүрийн байдлаараа бид нар ажиллаж үзсэн юм аа. Сүүлдээ болохоор нэг байрыг хариуцсан 3-4 хүнтэй байгаад одоогоор 48 хүн хөршийн холбооны ажиллаж байгаа. Хөршийн холбооны ахлагчтай гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ хүмүүсээ бид нар бас төрийн үйлчлэгийг хүргэхийн тулд иргэдэд мэдээлэл өгөхдөө бас гүүр болгож ажиллуулах тийм ээ. Харьцангуй бас боломжтой зав чөлөөтэй хүмүүс ингэ ажиллуулж байгаа. Тэднийг бас чөлөө цагаар нь сургууль дээр бас заалаа тогтсон
тэр цагаа ашиглах ч гэдэм үү те. Урамшуулах юм ажлууд хийгээд юм. Манай аймагч одоо шуурхай удирдлагын нэгдсэн төвтэй болж энэ нанаас үйл ажиллагааны эхлэхээр бэлтгэж байгаа. За үүний хүрээнд одоо камержуулалтуудыг нэлээдгүй хийхээр төлөвлөсөн байна. Танай баг дээр одоо камерын ажил одоо гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажил дээр ямар зүйлүүд хийгдэж байна? Манай баг маань ер нь шинийг санаачлаад ажилтгаараа ер нь дээгүр гэж боддیں۔ Яасан гэхээр 17 онд камер гэсэн уриалгыг гаргасан юм. Аж ахуйн нэгж байгууллагуудаа суугүүдтэй уриалаад камер тавьж өөрсдөө боломж олцсон тийм ээ. Бид нар жил болох бол бүх багууд маань камер гэсэн саналыг өгдөг. Аймгийн хэмжээнд, сумын хэмжээнд гэсэн үг шүү дээ. Харьцангуйас тэрийг бүгдийг нь шийдэх боломж олцсон. Төс мөнгөний хувьд аймаг сумын хэмжээнд боломж таар байдаг. Тэгэхээр энийг бид нар өөрсдөө юм шийдэж болох юм аа гэдэг. Одоо манай 4 сөх ажиллаж байгаа. 4 сөх төр маань өнөөдрийн байдлаар 22 камер шинээр тавигдсан гэж байна. Хамгийн ихэнд цаашлагын дэмжиж сайн ажилласан одоо Бадмараг сөх байна. За мөнгөний дэшрэмд бас Бадмараг сөх үйлдвэрлэх цэрний тэмдэгчтэй бас талархаж байгаа гэж хэлээ. За дараагаар нь 12 шиг камер тавьсан. Алтан дуулах гэсэн үг байна. Сөөхүүдийг одоо дандаа л одоо асуудалд агуулдаг гэж ярьдаг. Одоо багт үүсэж байгаа асуудлын 80% нь сууч өмслөгчтэй холбоотой одоо асуудлууд байсан гэж ярихад ярьсан ийм мэдээлэлүүд байсан бол одоо таны мэдээллээс бас бусад сөөхүүд бас жишиг болгож, туршлага болгож өөрсдийнхөө дотоод нөөц бололцоогоороо бас камер тавьж болдгийм байна гэдгийг харж болох юм байна гэж дүгнэж байна тийм. Тэгээ сөөх баг дээр хэлж байгаа төрийн байгууллагууд байдаг. За манайх бол нэг сургууль, нэг цэцэрлэг, цагдаагийн хэсэг, өрхийн эмнэлэг, баг гэдэг 5 байгууллага байна. Байнгын ойр холбоотой ажилтг нь сөөх байж байгаа. Тэр нөө иргэдийн санал ослтыг хүлээн авах тийм ээ. Харьцангуйс хоорондоо уялдаа холбоо сайтай ажиллаж байгаа гэж би сөөхөдөө бол маш их одоо дэмждэг, нөгөө талаас сайшаадаг. Тэрнээс одоо тусдаа үйл ажиллагаа явуулаад тийм тусдаа ингэ цаашаа харж чадах юм бол альва ажил явахгүй. Сөөхөд маань энэ дэр уриалахын дэмжиж яваад альва ажилд бас санаачлагтай ингэ оролцдог. Тийм олон сөөхтэй шүү дээ. 4 сөөхтэй. Энэ нь бол манай багийн сөөхүүдийн бас даваа тал гэсэн дэшрэмт хэлээ. Тэгээ баг дээрээ бид нар олон ажлыг бас санаачилж шинээр шийдлийг нь олъё. Эерэг үр дүнд хамтдаа хүрцгээе гэсэн ингэ явж байгаа. Тэгээ 17 оноос хойш одоо шинэлэг ажлуудаараа ер нь бол дайггүй шүү. Одоо бид нар сая 14 дэх сургууль, дам сургууль байж байгаа төрийн байгууллага сургуулаа төшлөө санамжч байгуулсан. Энэ санамжчгийн хүрээнд багийнхаа эргийн харьяатай залуучууд, ахмадууд, дунд үеийнх маань 7 хоногт нэг удаа 2 цагаар зааланд одоо өндлбөрөөр тоглох тийм боломж өртөө 17 оноос хойш одоо 14 дэх сургуулийн спорт зааланд тоглоно гэсэн үг шүү дээ тийм ээ. 7 хоногийн хэм гарагийн 12 цагаас. Багийн иргэдтэй бас тодорхой хэлж өгч та. За энэ цаг маань иргэдтэйгээ одоо хамтдаа хөгжих, хамтдаа спорт хэрэгжлэх блок цаг гэж явдаг. Тэгээ энэ цаг маань хагас сайн болгоны одоо бям гарагийн гэсэн үг шүү дээ. 12 цагаас 2 цагийн хооронд одоо 2 цаг хичээллэх юм боломж байгаа. Соодагийн бүх иргэд бүх иргэд. Тэгэхээр багийн иргэн харьяатаа одоо хэн боломжтой дээр ирээд нээлттэй хичээллэх спорт хичээлэх юм боломж бол байгаа гэдэг ил 17 оноос хойш хэрэгжиж явж байгаа. За энэ санаачлагын дэмжиж ажиллаж байгаа 14 сургуулийн захирал, амгалан захиралтай хамт олон бас талархаж байгааг би байнга хэлдэг. Энд ч бас дахиад хэлье. Тэгээ энэ бол бас боломж төрийн байгууллага ашиглаад тийм ээ боломжийг бид нар альва одоо боломжийг зөв санаачлах гаргаад хэрэгжүүлэх боломж байна гэж үзэж байгаа маа. Боловсрол бол одоо заавал хөлбөртэй холбоо тийм ээ. Боловсролын байгууллага учраас тэр спорт хэрэгжүүлэх цагийг бид нар бас өөх боломж байгаа гэж харсан учраас энэ маань ингээ хэрэгжээд амжилттай явж байгаа. За бидний бас ярилцах цаг төгсөж байна. Тэгэхээр одоо ярилцлагынхаа төгсгөлд одоо цаашдаас хөгжил гэдэг зүйлийг одоо хөгжил гэдэг үгийг та өөрийнхөө юу гэж тайлбарлах вэ? Хөгжлийг та юу гэж тодорхойлох вэ гэж тогтмол асуулт асуудаг болсон байгаа. Тэгэхээр танд бас тавьж байна. За хөгжил гэдэг түрүү хэлсэн өрх хэмжээний асуудал. Гэхдээ хөгжил гэдэг миний бодлоор бол иргэдэн сэтгэл ханамжтай байвал тэр хөгжил юм уу? Одоо жишээ нь ажилдаа орлоготой тийм ээ. Төрийн хөгжлөгэнд сэтгэл ханамж өндөр. Амар амгалан тайван байвал тэр хөгжил юм аа. За мэдээж хэрэг бүтээн байгуулалт ажлууд ингээ хийгдээ явна. Хөрөнгө оруулалт ажлууд хийгдээд явна. Тийм учраас хөгжил гэдгийг сэтгэл ханамж юм аа. Хүн амар амгалан тайван байх юм бол асуудлууд нь ингээ шийдэгдсэн байх юм бол тэнд бол хөгжил бий байна, болцсон байна л гэсэн. Тэр энэ дээр л бид нар голцоо одоо анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байгаа. Иргэддээ сэтгэл ханамж өгөх. Энэ маань бидний нэгдүгээр тавих зорилго юм аа. Амар амгалан тайван л байвал тэр хүн
тэр баг хөгжиж байна. Асуудал их байвал юу гэж амар болон байх вэ тийм ээ. Тэнд бол хөгжил байхгүй нэ гэсэн. Тэр би ингэж хэлэх юм бэ. За баярлалаа. Тэгэхээр согод бага улам өшөө илүү хөгжүүлээрэй. За баярлалаа. EBS-лээс бэлтгэн хөргөжвэ багийн хөгжлийн тайм нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт согод багийн засаг дарга Мөнхбаатар өрөө дээрж оролцлоо. Танд баярлалаа. За эргээд шинэ дугаартаа эргэн уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.